Офшортой луу үрчдгийг шийтгээд ял цаазыг нь үүрүүлээд өгөөч гэж Монголын ард түмэн 3-4 жил гуйлаа шаардлаа. Гэвч яг адилхан хулгайч нараар бүрдүүлсэн улсын их хурлын гишүүд хөдөлж өгсөнгүй. Офшор данстай хүн бол төр засаг төрийн ордныхны хувьд бараг л брэнд болон мөнхөрч байх шиг байна. Гэвч тэмцлийн өөр арга байдаг ажээ. Олон нийтийн сүлжээнд орсон нэгэн мэдээллийг үзвээс олон нийтийн гадуурхал гэдэг арга хэмжээг зохион байгуулж болох гин. Ресторан зоогийн газар тааралдвал ойролцоо ширээнд суухгүй байх. Бүх нийтээрээ алга ташиж гарахыг шаардаж хөөх. Тус газрын хамгаалагч зөөгч нар бид танд үйлчлэхгүй та манай үйлчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг эвдэлгүй эндээс гарна уу хэмээн шаардах. Дэлгүүр хошоо олон нийтийн үзүр үйлчилгээний газрууд бусдаасаа ялгарсан асар өндөр үнээр үйлчлэх зэрэг арга хэмжээ авах маягаар эсэргүүцлийн дарамт үзүүлж болох юм байна. Тэртээ тэргүй төр засаг төмний түвшээд нь офшортойгоор бахархаж гайхуулах болсон энэ цаг үед үүнээс өөр арга олдохгүй болсон бололтой. Тиймээс улс орныг дампууруулсан элбэг дөржмэтийн луйварчин тоноолчдод хондлоо нийлүүлэн бүжиглэхийн оронд зайгаа авч жигшил зөвүүслээ биеийн хэл буюу body language-ээр илэрхийлэх бүх нийтийн аяныг эхлүүлцгээе цөмөөрөө. Аливаа эсэргүүцлийн арга хэмжээг соргог шуурхаа авч гүйцэтгэж чаддаг төрийн бус байгууллагууд тэмцэгч гэнтэй Монгол бүсгүйчүүд та нар минь энэ аяныг эхлүүлээч. Төрийн ордон дох луйварчдыг тэгжил дарамтлахаас өөр арга одоогоор олдохгүй байна.